Сайн байцгаана уу? Трейлер хаус суугаас мэдчилж байна. 2025 онд гарсан сонирхолтой трейлер жанрын кинонуудыг энэ сар та бүхэндээ товчлон өргөж байгаа. Өнөөдөр мөн Netflix-ийн энэ онд гаргасан кино болох Германы Delicious хэмээх трейлер кино хүрэхээр бэлтлээ. Найруулагч Нелле Мюллер-Штоффений найруулсан киноны гол дүрүүдэд жүжигчин Валери Пахнер, Фахри Ярдим, Карла Диаз нар тогложээ. Киноны үйл явдал руу орохоос өмнө манай сувгийн энэ сарын ивент итгэгчийн рекламыг хүргэж байна. Өнөөдөр бид хүний хамгийн их тулгарч байгаа асуудлууд мэдээж замын төвж ирлээ. Та бүхэнд Speed F5-ыг танилцуулж байна. Speed F5-ын хамгийн гоё юм юу гэж тэнцээр авахд маш гоё. Та бүхэн анзаараа энэ ийм өргөн тавцантай. Бараг хоёулаа ингэж зогсоод явах юм бүрэн боломжтой ийм өргөн тавцантай юм байна. Бараа хөргөлтөөр явдаг ямар ч ажил хийдэг хүн байсан бай. Жижигхэн хөргөн бараагаа эндээ тавиад явж болно. Нэг цэнгэлэх юм бол нэг цэнгэлтэн дээр бол 3-5 цаг цэнгэлнэ. Нэг цэнгэлтээр бол 35-45 км замаа туулах чадвартай. За тэгэд хүндийн одоо жин гэх юм бол 120 кг-ыг даах юм хүчин чадалтай юм скутер бай. Хойно урдаа амарчтай учраас энэ хөдөлгөөнд дарагчтай. Хөдөлгөөнд дарна гэсэн. Дээрээс нь дугуй хийтэй. Хийлээ ядаг юм дугуйтай учраас ямар зам дээр явна. Тэгвэл яг энэ бата зам зөриөлөгчсөн скутер бол Speed F5 юм. Яг төмөр хүлэг шиг. Ерөөсөө юм электрон ийм одоо ухаалаг хянагчтай. Тусгай чипээр асна. Баруун эргэх юм бол баруун дохио, зүүн эргэх юм бол зүүн дохиогоо өгч. Тийм ээ. Тэгэхээр ороо шин үдшиж явж байгаа хүмүүс байх юм бол ийм тод гэрэлтэй. Милсис ийм тод гэрэлтэй. Тэгэхээр та бүхэн бас өдөр тутам одоо хэрэглээндээ скутер унаж, түрээсээ скутер унаж, өдөр тутам одоо мөнгө урсгаж яснаас өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ийм замын төвчөнд өөрийн гэсэн нэг ийм сайхан унаатай болох бүрэн боломж байгаа. Улаанбаатар хотын галзуу улаан гэж ирэлцсэн юм байна шүү дээ бас. Бас нэр мөрөний онцсон юм байна. Үнэхээр галзуу юм байна. Унахад бас гоё кайф юм шиг. Киноны ихэнд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Францын Прованс муж дахь өөрсдийн тансаг виллад очиж зуны амралтаа өнгөрүүлэхээр явж буй Германы чинэлэг гэр бүлтэй бид танилцсан. Тэд сун нэвтрдэггүй шилтэй аюулгүй машинд хувийн жолоочтой явах бол үнийн өсөлт амжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбогдуулан цалин нэмхийг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас болж тэд замын төвчрэлд орох болно. Энэ гэр бүлийн өрхийн тэргүүнийг Жон, эхнэрийг нь Эстер, том хүүг нь Филипп, бага охиныг нь Альба гэдэг. Тэд явсаар өөрсдийн тансаг виллад ирж наранд бие шарж усан санд сэлэх зэргээр удаан хөсөн үлээсэн зуны амралтаа эхлүүлэх болно. Тэд нэгэн өдөж хот орж ресторан тооллох ба тооцоогоо хийгээд явах гэхэд рестораны зөөгч бүсгүй ямар нэг зүйл нэмж уух уу гэж асуун 2 жин тоник, хүүхдүүдэд 2 кола захиалж авдаг. Энэ үеэр өөр нэг үйлчлэгч бүсгүй ажлын хувцас тайлан ресторанаас гүйж гарч ирж мотоциклд сундлаад хурдлан явах болно. Удалгүй Жонны гэр бүлийнхэн ресторанаас гарч ирэн гэрлүүгөө явдаг. Гэтэл нөгөө мотоциклтай залуу зам дээр хаа нэгтээ зогсч ард нь сунлаад явсан үйлчлэгч бүсгүйн гарыг зүсээд чи зүгээр өгөхөд бүсгүй зүгээр гэж хэлнэ. Гэрлүүгээ буцаж явсан гэр бүлийнхэн замдаа хүн дайрах бөгөөд замын хажууд суугаад дайруулсан хүн дээр яваад очтол өнөөх албаар гараа зүссэн бүсгүй байдаг. Жолоо барьж явсан Жон бүсгүйг эмнэлэг түргэх хэрэгтэй гэхэд эхнэр Эстер нь элдв асуудалд орооцолдож нэр хүндээс эвтүүлж болохгүйгээд гарынх нь шархыг боогоод эмнэлэг явахыг хүссэн Теодоро гэх тэр бүсгүйг ятхан гэрлүүгээ аваад явдаг. Тэгээд Эстер гэртээ ирээд шархыг нь цэвэрлээд Теодорог нэг өрөөнд оруулаад өрөөний ширээн дээр бэлэн мөнгө үлдээх бол Жон Теодорогийн цус болсон машины суудлыг цэвэрлэдэг. Харин Теодоро өөрөөр тэдний усан санд сэлчгээд яваад өгсөн байх болно. Эстер 320 евро үлдээснийг аваад явсан байна лээ гэвэл Жон арай л бага мөнгө өгч хангалт хүрчтэй гэхэд хүү Филипп нь та нар түнд шудраг бус хандлаа гэх зэргээр ярилцдаг. Гэтэл тэр өдрийн оройн Теодоро тэднийд хурч ирэх бөгөөд ариун цэврийн үүднээс миний гарны шархнаас болоод өнөөдөр намайг ажлаас салчихлаа. Тэгээд шинэ ажил олтол та нарын надад үлдээсэн мөнгө хүрэлцэхгүй болохоор би танад нэг хэсэг хугацаанд үйлчлэгчийн ажил хийх санал тавихаар ирлээ. Өчигдөр та нар амралтаараа аяг тавг угаах, гэр цэвэрлэх ажил хиймэргүй байна гэж ярьж байсан шүү дээ. Тэгээд би ажил олтлоо танаа зочны өрөөнд байж гэр орныг чинь цэвэрлж хоол унд хийж өгч бай гэж бодлоо л доо гэж хэлнэ. Жон Эстер 2 түүнд мөнгө өгөөд салыг санал тавих бол Теодоро би хэсэг хугацаанд хөлсөөр ажиллах санал тавьж байгаа болохоос биш та хоёроос мөнгө салгах гэж ирээгүйгээд тэднийг зөвшөөрүүлэх болно. Ингээд Теодоро тэдний гэрт зочны өрөөнд амьдрангаа ажиллахаар болдог бөгөөд тэр оройд л том хүүтэй тамхи татаж бага охинд нь зипо асаагуур асаах арга заах гэх зэргээр сөргөөр нөлөөлж эхэлдэг. Харин Жон эхнэртэй Теодорог ажилд авах хэрэггүй байсан гэхэд Эстер би зуны амралтаа гэрийн ажил хийж өнгөрүүлмээргүй байна гэж хэлдэг.
Гэрийн ажил хийж эхэлсэн Теодоро Альба охинд хараалын үг зааж өгч түүнтэй ярилцаж дотносох болно. Жон Филипп Теодоро нар хотоорч хүнс цуглуулахгүйгээр рестораны зөөгч Теодорогоос гал асуунгаад түүнийг зүгээр байгааг мэдэж амждаг. Хэдэн өдрийн дараа тэдний гэр бүлийн найзууд ирэх бөгөөд нөгөө гэр бүлийн эхнэр Жон хоёр учиртай болох нь харагдана. Маргааш нь тэд далайн эрэг дээр очиж амарч зугаацах бөгөөд эрэг дээр өнөөх рестораны залуус мөн байж байдаг. Тэр үеэр Альба охин Теодорог ээжийнхэн цүнхнээс утсыг нь авч байгааг хардаг. Эстер утсаа алдчихлаа. Би ажил руугаа үргэлж холбоо барьж байх ёстой гэд бухимдах бол Теодоро би гайгүй үнэтэй утас зардах газар мэднэ гэхэд Эстер үн мөн хамаагүй хамгийн сүүлийн үеийн шинэ утас авах хэрэгтэй байна гэд тэр хоёр утас судалдаж авахаар явдаг. Тэгээд утас судалдаж авчихад Эстер ажил руугаа холбогдсон ярьж стресстэн Теодорогийн хамт тамхилах ба энэ үеэр Теодоро түнд энэ бүх зүйлээ хэсэг хугацаанд тэр чигт нь орхиод алга болъё гэж бодож байгаагүй юу гэж асуун Эстерийг бодлогошролд оруулах болно. Харин тэдний том хүү утсаараа зөвхөн Теодорог бичиж бичлэгээ үзэж өсвөр насны хүүгүүдийн гинэн дурлалыг мэдэрч эхэлнэ. Теодороч түүнтэй сайхан харьцаж Филипптэй селфи хийж цагийг өнгөрүүлж байгааг ээж нь цонхоор хардаг. Гэтэл Альба охин Теодорог ээжийнх нь утсыг хулгайлсан хэмээн ховлож ээж нь охиныхоо амтаар Теодорогоос энэ талаар асуухад Теодоро би ээжийн чинь утсаар яах юм? Чи яагаад намайг ингэж байгаа юм? Би чамд ямар нэг муу юм хийсэн юм уу гэж асуухад охин өрөө рүүгээ гүйж орох бол ээж нь Теодорогоос уучлалт гуйдаг. Дараа нь Эстер Теодорогийн боолтыг сольж өгөхийн өмнө Теодоро идэж байсан шархаа албаар хумсаараа урж цус гаргах бөгөөд үүнийг харсан Эстерийн санаанд зовж шархыг нь боож өгснөөхөө дараа гимшсэндээ түүнийг оройн зоогонд өрнө. Харин Теодоро энэхүү урилгыг боломж гэж харан өөрийн төлөвлөгөөг зохиодог. Оройн зоогны үеэр Теодоро Эстерт та нууц хадгалж чадах уу гэж асууж байгаад таны утсыг охинтой нь өөрийнхөө шүүгэнд нууж байгааг би олж мэдсэн. Гэхдээ охиноо битгий шийтгэрээ тэр танд маш их хайртай гэж худал хэлэн Эстерийн сэтгэлийг хөдөлгөнө. Тэгээд Теодоро Эстерийг дагуулад шөнийн цэнгэний клуб орж өнөөх рестораны зөөгч үйлчлэгч найзуудтайгаа танилцуулах бөгөөд тэдэнтэй цуг Эмбер хэмээх мөн л зуны амралтаараа амарч яваа баян залуухан бүсгүй хамт байдаг. Залуус бүжгэлж насаар ихч Эстер тэкэн дээр ганцаараа зогсох үед Теодорогийн гарыг зөссөн Люсиен гэгч залуу түүнийг уух зүйлээр дайлж тэд танилцсан ярилцах бөгөөд удалгүй Эстерч нөгөө залуутай бүжгэлж тэд шүнжин хөвжөлдсөөр үүрээр далаа эрэхт ирцгээж усанд сэлдэг. Эстер Люсиен хоёрыг далаа усанд үлдэж усан сэлэх үеэр залуус хэдийнэ эрэг рүү явж түүдэг гал асаан мах шарсан байх бөгөөд тэд хамтдаа гал дээр шарсан махыг амтархан иддэг. Харин тэдэнтэй цуг явж байсан өнөөх Эмбер гэх бүсгүйг хажсныг Эстер асуухад төрүүлээд явчихсан гэж залуус хариулдаг. Тэгээд шүнжин шоудсан Эстер өдөржин унтах бол Жон тэднийд ирсэн найзаасаа зүгтаан жаахан уух гэж хот орох бол Теодоро түүнтэй цуг уушийн газарт ярилцаж түүнийг маш сайн ойлгож байгаа мэт сэтгэлийг нь засах болно. Энэ үеэр Эстер Альбагийн өрөөг нэгжиж байгаад утсаа олох ба охинтойгоо ярилцахад охин нь би худлаа хэлээгүй. Теодоро бас таны хувцсыг ухаж дотоож ноос чинь авч байхыг би харсан гэж хэлэх бол ээж нь тэр чамд ямар ч буруу муу юм хийгээгүй. Ингэж худал хэлж хүнийг гүтгэж болохгүй гэхэд Альба би худлаа яриаггүй гэж хэлнэ. Дараа нь Эстер нөхрөөсөө ажлын тухай юу нуугаад байгаа талаар асуун байцааж нөхөр нь судалгааны ажилдаа худал хуурмаг мэдээлэл ашигласнаа илэрч бүтлгүүцсэн тухай хэлж чи намайг огтхон ч ойлгодоггүй гэх зэргээр их нэртэй гомдлон тэд маргалдах болно. Хоёр талд хоёуланг нь ойлгож байгаа мэт сонсч ярилцсангаа хооронд нь маргалдуулсан Теодоро Эстерт нэмэгтэй ус авчирч өгөх үеэрээ Люсиений Эстертэй ахиж уулзахыг хүссэн түүн зориулж бичсэн захидлыг дамжуулж өгнө. Хэсэг хугацаанд бүх зүйлээ мартан алга болж өөрийнхөөрөө бай гэсэн өмнө нь Теодорогийн хэлсэн үгэнд автсан Эстерийн толгой эргэж Луи Виттоны том цүнхэнд хэрэгтэй зүйлсээ хийгээд үүрээр гэрээсээ гарч яван Люсиен болон түүний найзууд дээр очиж Люсиентэй үнсэлсэн тэднийг даган явах болно. Өглөөний хоолн дээр хүүхдүүд ээжигээ хайцсан талаар асуухад нь түүнд ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байх гэж аав нь хариулаад тэдэнд үйлчилж байсан Теодорог хамт сууж өглөөний цай уухыг урьдаг. Харин Теодоро түүнээс манай хоёр найз энд ирж надтай цуг хэсэг хамт байж болох уу гэж асуун Жоноос зөвшөөрөл авч нөгөө найзууд нь ч тэдний дэрж усан сангийн шезлонг дээр хэв нэг наранд биеэ шаран хэвтэх болно. Тэднийд мөн нөгөө Жонтой учиртай найзынх нь эхнэр Кора гихч ирж Эстерийн мессежийг дамжуулдаг бөгөөд Эстер түнд Жон болон хүүхдүүдэд маань хэсэг хугацаанд санаа тавьж байгаараа надад түр яваад ирэх ажил гарлаа санаа зовох хэрэггүй гэж бичсэн байдаг. Хүүхдүүд нь ээж тэгээд хизээ ирэх юм юунийг юу гэж ойлгох юм гэж асуухад аав нь
Заримдаа насанд хүрсэн хүмүүст бүх зүйлээс завсарлага авч өөртөө цаг гаргаж ганцаархнаа байх ийм зүйл байдаг юм а. Ээж нь хэд хоногоос ирэх байх гэж хэлнэ. Кора Жонд танаа үйлчлэгчийн энэ гэрдэх байр суурь өөрчлөгдөж, үйлчлэгч биш гэр бүлийн гишүүн шиг болсон байна. Энэ их буруу, бас аюултай шүү гэж анхааруулангаа Жоныг оролдоно. Энэ үеэр Эстер залуухан залуутаа зугаацах бол ганцаардаж гунсан охин Альбаг Теодороо тайвшруулж, ээжийнх нь үргийг үзтгэн охинтой улам дотносдог. Харин Теодорог өдөр шөнөгүй боддог Филипп өөдсөндөө түүний өрөөнд явж очин дотоодчтойгоо хэвтэх Теодорог харж зургийг нь авах үед Теодороо түүнийг чи яаж байна эндээс зайлгаж хөөж явуулах болно. Энэ үеэр Люсиений байранд Эстер орноос босч юм олж идэхээр хөргөгчийг нонгоолоход гялгар уутнуудад боосон түүхийн махнаас өөр зүйл байдаггүй. Маргааш нь Теодороо найзуудтайгаа өвчлөгт өргөцснөө хэлж бид явлаа та хамт явах уу гэхэд Жон татгалздаг. Тэрхүү өвчлөгт мөн Эстер Люсиен хоёр очих бөгөөд олон давхар орон сууцны байранд болж байгаа тэрхүү өвчлөгт орохоос өмнө Эстерт нэг л эвгүй сонин мэдрэмж төрж би ийшээ орохгүй гэхэд Люсиен түүнийг за болдоо манай найз Эстелийн төрсөн өдрийн өвчлөг штэ хоёлоо орё гэд дагуулan орох болно. Өвчлөгийн үеэр Эстер бас л нэг баян бололтой залуутай юм ярих бөгөөд Эстер түүнээс чи энэ төрсөн өдрөө хийж байгаа Эстелийг яаж таньдаг вэ гэж асуухад миний буусан зочид буудлын рестораны бармен штэ дажгүй коктейлүүд найруулдаг. Чиний цуг яваа тэр залууч гэсэн тэнд ажилтдаг ш гэж хэлнэ. Тэгээд тэр залуу за надад ажил гарчлаа би явлаа гэж хэлээд явах бол Эстерт нөгөө эвгүй мэдрэмж дахин төрж нөхөрлөөгөө залган над руу яриараа би гэртээ хайрлаа гэсэн дууд шуудан үлдээдэг. Тэгтэл Люсиен түүн дээр чи зүгээр үгээд хурч ирэхэд Эстер зүгээрээ ариун цэврийн өрөө нь хаана вүлээ гэж асуугаад тийшээ явж орон хаалгыг нь төгжээд цоргыг нээтэл цоргоноос цус хоожиж бүүлрэн түүний нүүрлүү цацрах бөгөөд айсандаа ариун цэврийн өрөөнөөс гарч өөр нэг өрөөний хаалгыг нээтэл тэнд түүнтэй өмнө нь юм ярьж байгаад явсан өнөх залуу хүчгсэн түүний гуйнаас Теодорогийн нэг найз хидээд байж байдаг. Өгтлээ айсан Эстерийг гарч явах гэтэл Теодоро хаалгыг таглаж зогсоод би хизээч чиний найз байгаагүй. Танаа гэр бүл анхнаасаа биднийг доогоор үзэж дутуу үнэлсэн. Баячууд та нар өндөр хашаатай орд харшид амьдрдагч биднээс ямар ч ялгаагүй. Та нар бүгд аюулд орсон. Яагаад гэвэл бид маш олуулаа. Та нар маш цөөхөн гэж хэлэхэд цаанаас нь Люсиен гарч ирэн Эстер ч үхэлтэйгээ тэмцэлгүй нүүр тулж тэдэнд идүүлэх болно. Шүн дунд Жоныг моциклтой залуусын дуу чимээс ирээж Жоныг бууж очиход Теодоро найзуудтайгаа усан санд орж зугаацах гэж байх бөгөөд Жон дараагийн удаа урьдчилж хэлж байгаараа бас цэвэрлэгээ хийгээрэй гэхэд Теодоро ойлголоо өглөө ихэд гялцал болгосон байх болно гэж хэлдэг. Түүнийг буцаад гэртээ ортол тэднийхээс явхаар гарч ирсэн Кора түүнд наадуулаа хөөж явуул гэж хэлээд машиндаа суугаад явна. Тэгээд Жоныг дээвэр дээр дуугараад байгаа амтан шалгах гээд дээшээ өгсөх үед Теодоро найзуудынхаа хамт араас нэрж түүнийг цааш нь харуулах болно. Филипп хаашаа ч юм ганцаараа явж байгаад үүрээр гэртээ ирэхэд дүү Альбан Теодорогийн хамт усан сангийн хажууд унтаж байх бөгөөд Филипп ямар нэг зүйл бодлогүй галтгоонд орж тэнд хийгээ тавьчихсан жигэнсэн махнаас гэрчмийг зүсэж аваад дээр нь соус нэмээд богино долгооны зууханд халаагаад идэх үедээ амнаасаа бөгж гаргаж ирэх бол хүүг эцгийнх нь махаар хоололсон хүний мах идэгч залуус хувь заяан тодорхойгүй Альба охиныг аваад мотоциклоо унан хурдалсаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Delicious буюу амттай аймгийн хүү киног Netflix-ийн захиалгаар Францын Cactus Films, Германы Komplizen Film кино продакшны компаниуд хамтран бүтээсэн ба киноны зураг авалт 2023 оны эхээр эхэлж Францын Avignon, Provence, Alpine руу намын эрэг зэрэг газруудад явагдаж 2023 оны 11-р сарын 24-нд зураг авалтанд дуусч байжээ. Энэхүү кинон Германы найруулагч Неля Мюллер-Штеффений найруулагчаар ажилласан анхны буюу дебют кино юм а. Delicious кино 75 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын хүрээнд 2025 оны 2-р сарын 18-ны өдөр нээлттэй хийсэн бөгөөд тус кино наадмын үзэгчдийн үнэлгээ шалгаруулалтаар олгодог панорама шагналын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн ч шагнал хүртэж чадаагүй байна. Улмаар энэ оны 3-р сарын 7-ны өдөр Netflix-ээр цацагдан дэлхийн үзэгчдийн хүртэл болжээ. Киноны төгсгөлд том хүү Филипп гэртээ ирж жигэнсэн махнаас хэрчин соус асгаад богинолгооны 100 хонтгийн халааж идэх үедээ махан дотроос бөгж гаргаж ирдэг хэсгийг алдаатай гэж үзэгчид шөөмжилсэн байна. Нэгдүгээрт тэрхүү махан дотор бөгж буюу металл байсан бол богино долгионы 100 хонт хийж халаах үед гал авалцах байсан. Хоёрт түүнийг махыг хэрчиж зүсэх үед бөгжийг анзаарах ёстой байсан гэж алдаа хэмээн үзжээ. Уг кино дийлэх кино шүүмжийн вебсайтуудаас сөрөг үнэлгээ авсан байна. 5 одоор дүгндэг сайтууд 1 од,
100 оноогоор дүгндэг сайтууд ихэвчлэн 20-оос доош оноо өгсөн бөгөөд киноны эхлэл хэсэг маш сонирхолтой байсан боловч үйл явдал үргэлжлэх тусам сонирхол бууруулж хэтэрхий уйтгартай маягаар үргэлжилсээр төгсгсөн муу зохиолтой гэх зэргээр шүүмжилсэн бол зөвхөн киноны зураг авалтыг л магтсан байна. Энэхүү киноно хөрөнгө чинээтэй элит хүрээллийнхэн болон ядуу ажилчин ангийн хоорондох зөрчил тэмцлийг нэгэн гэр бүл тохиолдсон он сонирхолтой үйл явдал бүхий зохиолоор харуулахыг зорьсон боловч муу зохиол нэгэн хэвийн уйтгартай сцен ихтэй байдлаар киног бүтээснээр төдийлөн зорилгодоо хүрч үндсэн санаагаа ойлгуулж чадаагүй байна. Гэхдээ киног сцен нэг бүрээр нь наривчлан судлах маягаар үзэх нь бол деталь бүр нь ангийн ялгаа тэмцлийг илтгэх маш олон символик буюу бэлэгдлийн шинжтэй мессежүүдээр дүүрэн кино болжээ. Англи хэлэнд eat the rich буюу баячуудыг идгсэн хэлцэг байдаг. Энэ нь баян чинэлэг хүмүүс өөрсдийн эд баялгаа бусдын ачаар ажилчин ангийн хөдөлмөрийг мүлжиж л олж авсан гэдгийг сануулж ядус хэрвээ хүсвэл бүгд нэгдэж баячуудыг сүрүүлж чадна гэдгийг анхааруулсан утгатай үг бөгөөд анх Францын улс төр судлаач философч Жан-Жак Руссогийн Францын хувьсгалын үеэр хэлж байсан арт түмэн ямар ч идэх хоолгүй болсон үедээ баячуудыг барьж идэх болно хэмээх алдартай үгнээс үүссэн хэлцүүг ачаа. Орчин үед энэхүү хэлцүүг нь ажилчин ангийн эсэргүүцлийн хөдөлгөөн тэмцлийн уриал ооцсон болсон байдаг бол уг кинон дээр энэ хэлцүүгийг шууд утгаар нь ашиглан өгүүлж зөвхөн хамраас өгсөн баячуудыг онилж тэднийг иддэг ядуу каннибал залуусын бүлэглэлээр харуулжээ. Энэхүү та бүхэндээ өнөөдөр орчин үеийн нийгмийн зөрчилдөөн, ангийн тэмцэл, баян хоосны ялгаа зэргийг сонирхолтой байдлаар харуулсан Германы амттай аймаг сэтгэл зүйн трейлер аимшигын төрөл жанрын шинэ киног өргөлээ. Манай сувгийн оруулж буй шинэ бичлэгүүдийг үзэж лайктарч бидэнд комент бичиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Энэ сард 2025 онд гарсан трейлер жанрын шинэ кинонуудыг өргөж байгаа. Эх 7 хоногт 2 киноны товчлыг өргөх болно. Мөн subscribe дарж амжаагүй байгаа бол биднийг дэмжиж subscribe хийгээрэй. Эх 7 хоног шинэ бичлэгээр уулзъя. Баяр та.